өглөөний минь шинэ логт тавтаймаар л. За бид яг одоо онгоцоор 13 цаг нисээд одоо 2 цагийн дараа буух чи. Йой. What a long flight. За тэгээд хаана бухж байгаа вэ гэхлээ. Вашингтон DC байгаа. Тийм бид ямар ч тач энэ удаагийн бичлэг Америкийн блогоор бэлтжилж байгаа. Тэгээд одоо Вашингтон DC руу явж байна. Тэгээд өмнөх влогууд дээр орж ирсэн битэрийн хоёр найз битэрийг одоо тусна. За тэгээд влогтой хамт байгаарай. So excited. За хай. За өглөөний минь Вашингтон DC. Morning from America. Бид тэр өчтөр унтахгүй гүрийж байгаа таваа нойроо сэлчлээ тий баг. Тий, нойроо баг тааруулсан. Одоо өглөөний 7 болж байна. Бид тэр өглөөний цаг. Монгол оройн 8 болж байгаа гэх тоххой. За тэр өчтөр бас найзуудтайгаа DC-гээр жоох явсан тий. Тий, нэг хайлт машинтай гадуур хайлт тойроо тэгээд утсандаа SIM карт авсан. За тэгээд бүтэн сарын unlimited data хоёр хүнийх нийлээ $102 алсан. Одоо хүний 50 юм уу да. Жохон үнэтэй. Гэхдээ чи бүтэн сар болохоор зүгээр ахгүй тий. Тэгээд Verizon Wireless-аас авсан. DC-ийн сэтгэл гэх юм бол ялгаа уун өмнө ирж ирсэн. Миний анхны сэтгэл гэх юм бол аюу гоё тийм. Азиг бодвол хүнгүү. Аз чи бүх юм очиж ирсэн. Тийм, баг ингээл баг одоо гудамжинд нь ингээ хүн байхгүй байгаа хэвчээ. Тийм их гоё. Чөлөөтэй санагдлаа надад. Ирэх чөлөөний оронд ирсэн чинь жоох ирэх чөлөөтэй санагдсан байна. Ерөнхийдөө айгу тийм яг албан ёсны хот гэх юм уу? Айгу тийм даруухан, тэг цэвэрхэн тийм нэг дандаа юм офисын юм хүмүүс ихтэй гэх юм уу те. Тэг ямар ч тач DC-гээс эхлээд битэрийн аялал ингээ эхэлж байгаа. Цааш та влог хэд хаваагдахыг бол сайн мэдэхгүй байна. Тэг битэр айгу өрт баг те 6-аас ирсэн цаг гараа хөвтөж байгаа. Тэг нөгөө найзууд маань сэрээгүй байна. Одоо өглөөний цай уух гээд энэ хаваар алхаад явж. За тэгээд явж өглөөний цай уцаа. За Америкт ирсэн анхны өглөөний цай. Тэгээ сая битэрийн өглөөний цай болохоор 2 ус аваад тэгээд өөр газар кофе ууж байгаа. Ийм хоёрыг авахд нийлээд $47 алсан хгүй. Тэгээд типтэйгээ нийлээд бараг $57-60 боллоо. Би avocado toast, eggs benedict. За битэр кофе уух гээд энэ ойрхон Starbucks-д ороод ирсэн байна. Тэгээ би болохоор cappuccino авсан. Тэгээ би болохоор энгийн чансан кофе авсан. Тэгээ яг менюг нь харж агаад яг brewed coffee гэж харсан чи яг гой дурсамж сэдрээд. Тэгээд Монголд ч юм болохоор зөвхөн яг американо юм уу латте энтерл гэж байдаг штэ. Тэгээ энд болохоор менюн дээр нь яг brewed coffee гэдэг яг тэрийг уус авч уудаг энгийн чансан кофе. Тэгээд бас нэг юм харуулъя. Кофега авчаад нэг ийм milk station байгаа байхгүй. Тэгэн гут энд ингэ сүүн ингээд үнэгүй байдаг oat milk half гэдэг ихтэй жоохон сонголт байгаа. Гэхдээ айгүй олон төрлийн сүү ингээд үнэгүй байж идэг. Сахар махар. Тэгээ кофен дээр гоё дураараа нэмж болдог. Битэрийн энэ хоёр кофе нийлээд $8 болсон. За бит хоёр одоо явсараад төвдөө ирсэн байна. White House харандаа энтер чинь айгүй ойрхон штэ. Тэгээ тэнд ирсэн байж юм. Одоо харуулъя заяа. 25 онд Америкт ингэ явж ингэж юусаа ботсонгүй. Харин тийм. Амьдрал гэж сони юм да. Одоо нөө манай хоёр найз ирж байгаа. Хүүхдүүд бөөнөрөө хамт орцгоо. За манай найзууд ирсэн. Анока гуё хоёр маань охинтойгоо явж гин. White House үзчихлээ. Одоо харандаа руу явцгаая. За бид Монголын руу ирж байна. За амьдрал дээр ийм том байх нэ. Тааш хурц ирсгөө. За.
За одоо энэ Memorial of Lincoln дээр ирсэн байж байна. Одоо хамтдаа орцгоё. Үй. 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 Гоё юм байна. Энд чи музейд өнгөрөөсөн шөнө дээр босч ирдэг хөхгүй юу? 2014 онд би ирж ирсэн. Одоо 100 ирж ирсэн. Өвөл ирсэн чинь бас арай өөр идэм байна. Амар хүнтэй. Тэр урд явж ирсэн Georgetown явж ирсэн тэр урд Монголын элчин байна. Монголын төвийг харж байна уу? Тэр Mongolian Embassy. Тэсийг ирээд officially day 2 сайн нэг энд өгдөг. Найзын дээрч хоол идсэн. Одоо бид нар бөөндөө гарч музей үзэх гэж чинь хамгийн сүүлд нэгдсэн Dream American Dream гэдэг музей рүү явах чинь. За бид нар энэ яг White House-ийн хажууд байдаг Milken Center дотор байдаг хамгийн шинэ музейг үзэх гэж чинь American Dream гэдэг. Тэгээ нүнгүй идэм билээ. Гэхдээ онлайнаар тикетээ авсан байгаа. Энэ музей ер нь тэр чигээрээ тийм дижитал музей байгаа байхгүй юу? Тэгээ өөрийнхөө ингээд зан аав шинтрийг юм бүрхэн тодорхойлдог юм те. За бид нар нэг юм portrait museum үзэх гэж байна. Бид музейг үзээд дууссан. Одоо болохоор орой NBA-ийн тоглолт үзэж чинь одоо би амьдралдаа анх удаа NBA-ийн тоглолт үзэж Энэ хүн үнэхээр happy байгаа. Тий. Тэгээд оройны тоглолт гэхээр Washington Wizards тэгээд Memphis Grizzlies гээд хоёр баг тоглохоор байгаа. Бибигийн анхны NBA гэсэн тий. Тий. Одоо Ja Morant-ыг амдаар нарах нь дээ. За тэгээд явж үзцгээе. Early light, what's so proud? It's now time to meet this evening's starting lineup. One more time for the Wizards dancer! Ингээд Монголд байгаа хүмүүстэй мэд үргээрээ энэ ямар гоё юм бэ? Malachi Breda. За өглөөний минут DC-д ирээд яг officially 3 хонжийн. Тэгээд одоо дараагийн хот руу явах чинь. Тэгээд явахаас өмнө буудлаа харуулъя. Hyatt Centric гэдэг ийм буудалд яг 4 шөнө болсон. Тэгэхэд бол төлбөр нь $500 болсон. Good morning New Yorker. So тэгээ New York руу гарч байна. Гоё юм. Ер нь бол Америк юм бол яг миний стилийн гоё газар байна. Надад бол маш их таалагдчих байна. За явцгаая. Нью-Йорк руу хоёр найзтайгаа болон хүүхдтэй намд нийт 5 удаа явж байгаа. Машинаар. Одоо тэгээд ирж аваа надад тийг гарах гал гэж байна. DC-гээс Нью-Йорк руу машинаар нэг 4.5 цаг л явах юм билий. Тэгээд хоёр найз нь өнөөдөр очиж маргааш буцаад DC-ээр ирэх нөө нэг жоох хүүхдтэй болохоор тэгээд бид хоёр Нью-Йорктоо үлдээ тэнцэн оноо гаргана. За бид Нью-Йорк руу явж байна. За бид Нью-Йоркийн буудалд ирлээ. Яг 5 дугаар гудамжин дээр 5th Avenue дээр Hyatt
Centric гэдэг. Яг сая Arlington авсан унтаа адилхан бодол. За бид Нью-Йоркд ирсэн. Тэгээд машинаа тавьсан чинь хардаа 1 цагийн $21, 4 цагийн $40 гинэ. За тэгээд бисгээс 4 цаг 30 минут яваад Нью-Йоркд ирлээ. Тэр нь бол хурдны замаар аюул сайхан яваад ирсэн юм байна. Ороо өнгөрцөө. Одоо буудлын руу орж Чекин хийлээ. Тэгээ гарлаа. За, Нью-Йоркийн буудлын тур тавтай морил. За, орж ирэнгүүт ингээд нэг ортой. Ер нь бол Нью-Йоркд бүх юмны метр квадрат жижигхэн болоод явж байна. Тийм. Тэгээд энэ буудлын нэр нь болохоор Hyatt Centric гэдэг. Тэгээ хотын төвдөө юмтай аюу ойрхон юм байна. Бидээс 4-өөс чекин хийх хэрэгтэй байсан болохоор ирээд юмаа тавьчаад ойр тойрноор жоо халахж байгаад ирсэн. Тийм, буудлууд ч 3-аас чекин хийдэг байтал Америк зөв 4 гэж жоохон давраад гэдэг таахгүй. Тэгээд ямар тач буудал маань тэгээ энэ нэг юм дүүштэй, нэг нойлтой. Тэгээд ийшээ ингээд ямар ч view байхгүй. Тийм, энэ чинь ингээд офис view-тэй. Гэхдээ манай буудал чинь бас хямдхан буудал биш. Ингээд 3 хоногийн $1550 болсон. Тийм. Тэгээ яагаад ингэж байгаа гэхээр одоо ингээд Нью-Йоркийн Christmas шинэ жилийн үед хүмүүс үзэх гэж яширдаг. Одоо high season-аар нэрсэн гэсэн үг тий. Тэгээд ирсэн ингээд хүүтэнтэй бол Монголоос бол гайгүй тий. Монголоос ирсэн хүмүүс бол хүүтэн гайгүй нөө. Монголоос ирсэн хүмүүс бол хүүтэн санагдахгүй. Энэ бол халуун санагдана. Оо, энэ халуун ч юм бэ. За одоо тэгээд ер нь бол Нью-Йоркийн бүх юм нь маш өнтэй болж байгаа тий. Тийм. DC-гээс бол нэлээд үнэтэйс. За бид тээр ингээд гадуур явахдаа гоё өнүүдийн доорн тавиад явчихна. Та хэдийг хараарай. За Нью-Йоркийн блогтой хамтаа гараа. Whenever snow starts to fall. Амар том юм бэ. Бодтороо. За, амар хүнтэй юм байна. Whenever snow starts to fall. За, Central Park дээр ирлээ. Дамигийн хэдэг мөрөөдлийн зургийг авахар ирсэн. Home Alone-ийн өнөөдөр гоё нартай байна. Гэтэ застаага болохоор амар хүнтэй. Time is moving so fast, but as long as you are in my arms, love is here to stay. Хомлон 2-ын хотел шүү дээ. Энэ хотел букингээр харсан чинь 1 хоногийн $1500 гэжтэй. Мөнтөртэй. One gift in all the world, just one wish. The hands of time would stop when I'm with you. This thing, Santa, can you do for as long as you are in my arms? Love is here to stay, and it feels like Christmas every day, for young or old. My arms will hold you. You always. Тэр Нью-Йорк талхын хувьд чинь цаг агаарийн хувьд гэх юм бол ер нь бол Монголоос дулаахан. Гэтэ бол хүүтэн байна. За тэгээд барилгуудынх нь оройг харах гэж ингээ малгай унах нь байна бараг. Тэр буудлаасаа гараад энэ хавтайгаа танилцаад алхаа явж гин.
Тэгээд тэр урд байгаа барилгыг Cozy-д харуулах гэж ийшээ ирсэн байна. Тэгсэн чинь засвартай байгаа юм байна. Гэтэ яг бас гой харагдчихлаа. За өнөөдөр битүүрийн хувьд тэгэхээр өнөөдөр болохоор 31 он гарч байгаа. Тийм. Оны сүүлийн өдөр. Тэгээ битүүр нь 2 он гарах нэ. Яг энд өдрийн 11 болж байгаас Монголд он гарч явах юм байна орой. За явсаа. Тийм. За бид Нью-Йоркд ирээд яг бүтэн эхний өдөр officially дэйнэг эхэлж байна. Нью-Йоркд ирээд уух ёстой. Ralph's кофе уух гэдэг ирсэн. Энэ болохоор Ralph Lauren-гийн брендийн одоо кофе яагаад тэгээд Нью-Йоркоос анх үүсчихсэн тий. Хамгийн анхны кофе шоп нь Нью-Йоркт үүсчихсэн. Би анх удаа ууж ямар гоё юм байна уу? Уусаа амар гоё кофетойгоор алдартай. Зүгээр л брендийн кофе биш. Сүүлийн Сингапурлаг үзсэн бол Сингапур дээр бас уусан. Тэгээ би юм gingerbread latte, baby-ний cappuccino авсан. Тэгээ энэ хоёрыг авсан чинь нэг $14-5 ч монголоор 51,200 кофе. Өнөөдрийн план гэх юм бол битээр өдөр музейд өнгөрүүлсэн шөнөгийн кино бүгдээрээ мэдэх бах те. Тэрний музей нь болохоор яг Нью-Йоркд байдаг. Тэгээд тийшээ хамтдаа оръё те. Ганц нэг гоё зөвхөн Нью-Йоркд байдаг хідэн кул дэлгүүрүүдээр орж үзье гэж бодож байна. Одоо жишээлбэл Supreme гэх брэнд чинь болохоор яг Нью-Йоркоос үүсэлтэй брэнд байхгүй тий. Hype брэнд та нар мэдэх бах те. Тэрний дэлгүүр л одоо орох гээд байж байна. Нью-Йоркд ирсэн ч гэсэн үзэх юм амар их юм. Амжих нь баг тий. Анхны Нью-Йорк пицца ингээ хоёулаа нийлээд $14 болсон. Нью-Йорк пицца юу нэг давхар нэмсэн байдаг. Үзээ үзэх явж байна. Энэ биш дээ даваа. Даваа амтан байсан. Нилийн юм өргөн матар байна. Үл мүлэн яг бас 45. Энийг харсан чинь янзгаас авсан. Заавараад аваач. За бид тэр музейг үзээ явж байна. Тэгээд энэ музейгийн хамгийн хайлайт нь болохоор энэ том халин байгаа хамтдаа орё. American Natural History гэдэг. Зөвхөн Chipotle гэдэг. Brooklyn Bridge руу гарч байна. Шатаар нь сая Uber дээр ирсэн.
сарын 1-нд ирлээ. За шинэ оны минь. Happy New Year from New York. За шинэ оны анхны нар гарлаа. Тэгээд бид тэр одоо Brooklyn Bridge дээр ирсэн байна. Өглөө эрт ирсэн чинь гоё нар гараад амар гоё юм. Тэгээд явт засаарсан байх тий. Тийм бэ. Жохо хурдаг байна. За одоо бид тэр Brooklyn Bridge-ийн дээрээс нь зураг мураг авцсан. болохоор доор нь очиж Дамбогийн газар очив. За саяныхаа Brooklyn-ээс 5 минут талхаад нөө Дамбо дээр ирсэн. Энэ болохоор яг Manhattan Bridge-ийг хардаг хэсэг байна. Амар гоё харагдаж байна. За хэдүүлээ одоо зураг авахлаа ойртыг. За бид тэр Manhattan Bridge-с гараад нөө бух дээр ирсэн байна. Charging pool дээр. Энэ яг Wall Street дунд байдаг. Одоо тэгээд зураг авах болох гэдэг очирлж байна. Тийм очсон гэхдээ гайгүй юм те. Тийм ээ. Хүрлээ юу? Анх удаа бухын төмсгөнд хүрлээ. Баяжлаа. Тэгээд 26 оны 1 сарын 1-нд За битэр сая ирэх жилийн өшөөг харчлаа тий. Би зүг холоос гоё харчлаа батаре паркаас тэгээд заваар явах гэсэн. Цаг юм уу 4 цаг явна гэж дараа дагаа болохоо заваар явах. Тэгээд дараа нь 100 ирж л үзье да. 100 ирж үзэхээр үлдээлээ. Зүгээр холоос харчлаа тий. Cry Miss American Pie. Өдөр ирэх жилийн өшөө үзээд юм ирчлээтэй гэдэг юм хэлээ. The snow starts to fall and carolers start to call. It's very clear. За юу яцгаан Нью-Йоркийн буудлаас мэдчилж байна. Тэр юм хөрхөн шампуна харуулах гад. Гэсэн чи энэ хараа ийм хөрхөн аяллаа ийм амоосын шампунь заяа. Тэгээд тритмент нь ингээ пак юм. Ягаад бүгд өөр байгаа гэхээр миний үйлчлүүлдэг манай hair stylist Амра Мису гэдэг хөрхөн мундаг чин охин байдаг та. Тэгээ манай Амра маань салон дээр миний үсэн дээр ер нь амоосыг ингээ сүүлийн 2 жил хэрэглэсэн. Тэгээ миний үс жоохон унаад байсан чинь бүр амоосын мэрэгжлийн салон дээр нь baby питээр хамт очиод онцлуулсан чинь зөвхөн үсэнд тохирсон бүр ингээд маш их бүтээгдэхүүнийг наривчилж ингээ гаргаж өгөөд тэгээ бид тэр аяллаар явах гэж байгаа гэсэн чинь ийм хөрхөн жижигхэн юм сетүүд бэлдэж өгөөд тэгээ энэ болохоор baby-ийн ийм чигшүүлдэг. Тэгээд миний болохоор ногоон цайтай. Тэгээд өсний уг бэлчүүл. Тийм. Тэгээд хараа хамгийн гол нь энэ ингээд ийм жижигхэн шампунь чи ингээд ийм урт аялалт та нар хүрхгүйс гэж бодож магадгүй зав. Тэгээд энийг нэг даваа тал нь бүр ингээд ийм жоох ингээд хингуут бүр ингээд аим хөөсөрдөг. Чи тэрийг мэдэрсэн үү? Тийм ээ. Ууса цаанаа өгөхдөө ууса багыг авч байгаа. Тэгээ бүр ингээд заавал ийм том шампунь авч. Тэгээ ингээд яг дахиад бас авцсан л байгаа л да. Гэхдээ бүр ингээд жижиг мөртлөө маш сайн хөөсөрдөг. Тэгээд зөвхөн өөрийнхөө үсэнд тохирсон ингээд бүх юмыг авцсан. За тэгээд дахиад энэ бас нэг хоёр юм байна. Энийг бол мэдгүй марг байхгүй бах. Боржгор усны үсэнд хэрэгэлдэг. Baby питээр хоёулаа боржгор усны хинтэй байхгүй. Тэгээд үсээ боржийлгахдаг хүмүүс энэнгээр ингэж гоо боржгорын ингээд нэмж хатаадаг гэсэн. Тэг ингээд үсний тос гэдэг бүгднгийн ийм хөрх аяллаа юмуд өгсөн. За тэгээд би бас нүүс жоохон унаад байгаа гэсэн чи ийм хуйхч хангалдаг бүр ийм strengthening ampoule зэ ус угаачаад энийг бүр ингээд 10-20 хэрэгэлдэг. Ийм гоё юмнууд энэ аялалтаа хэрэглэж байгаа. Тэг жижигхэн авсаарах хэрэгтэй. Үсэнд ийм маш сайн. Тэгээд шинэ ондоо битээр ингээд үсээ имжлээд үсэндээ бүр маш их хэрэглэж байгаа. Тэгээд гоё үстэй болохын төлөө. За би тэгээд бас энэ амоосын natural wax-ыг хэрэглэж утсан. Энэ их дайжгүй юм байлээ. Тэгээд ер нь бол амар нэг тийм
таг хатуу барихгүй. Тийм. Гоё үснийг долгионоор нь зөөлхөн барьдаг. Гэхдээ энэ надад аюул таалагдсан. Та нар бас хэрэглэж үзээрэй. За, Нью-Йоркийн сүүлийн өдөр. Хүйтэн байна. Ер нь бол хүйтэн байна. Гэхдээ Монголоос ирсэн хүмүүст энэ хүйтэн нөлөөлөхгүй. Тийм үстэй. Одоо Монголд эсэглэлсэн байх шүү. Эдгээр бол Монголын өвлийг бол мэдэхгүй байна. За одоо битээр нэг ууна бейгэлний газраас нь тийш очиж байна. Тэгээд өглөө бас нэг гоё кофе уух гээд алхаж байна. Нью-Йорк. Он гараад ер нь хөт хөдөлгөөн байхгүй болчихсон юм байна те. Ирс багс тийм байна. За явцгаая. Starts to fall and carolers start to call. It's very clear. За бэгэл чин 650. Өнгийнх нь хамгийн алдартай. За солонгоо өнгө. За амсаарай. Авокадотой. Гоё юм байна. Энэ авокадотой крем чиз. As you are in my arms, love is here to stay, and it feels like Christmas every day. If I could have one gift in all the world, just one wish, the hands of time would stop when I'm with you. This thing, Santa, can you do for as long? Битүүрийн Нью-Йоркийн сүүлийн өдөр. Одоо автобусаар DC рүү буцаж байна. Тэгээд цаашаа Кали влог үргэлжлэн. За Нью-Йорк чамд ямар санагдсан? Нью-Йорк бол яг л надад амар гоё санагдлаа. Тэгээд дээрээс нь болохоор шинэ жилийн үеэр ирсэн болохоор ер нь дэлхийн хүмүүсийн wish list нь болохоор Нью-Йоркийн шинэ жил үзье гэдэг амар тийм хүсэл мөрөөдөл их байдаг бах тий. Тий, тэгээд Нью-Йоркийн яг зөвхөн шинэ жилийг үзэх гэж ирсэн болохоор яг шинэ жилийнхаа ануудыг бол үзсэн. Яг гоё Rockefeller-ийн гацуур энэ төр. Тэгээс үзээгүй юм зөндөө байна тий. Тийм. Тэгээд нөгөө нэг эрхчлөөний өшөө болохоор яг ард дээр нь очиж үзээгөө. Тэрийг болохоор дараа нь дулааханд ирж үзье гэж үлдээлээ. Ер нь айгүй үнэтэй байна. Гэхдээ манай буусан буудал айгүй гоё локейшнтэй байсан тий. Бүх юм руугаа алхаад орчдөг болохоор бас жоохон мөнгө хэмсэн баха. Тэгээд Нью-Йоркийг үзэх юм бол Америк ер нь бол үнэтэй. Гэхдээ Нью-Йорк нь бүр илүү үнэтэй. Амар. Тэгээд дээрээс нь болохоор яг шинэ жилийн үеэр болохоор тий. Яг high season л гэж байгаа шүү. Тэгээд үзэж амжаагүй зөндөө юм байгаа. Тэгээд тэрийг ямар тач дулаараад үзэхээр шийдлээ. Калифорнигийн влогоор уулзцгаая. Унагийн төрсөн нутаг Лос Анжелес. Төрсөн нутаг уу? So баяртай. Bye. For as long